За та бүхэндээ өнөөдөр мэндийг хүргэе. За занга аудио бүгдээ хамт өгдөг та бүхэндээ баярлалаа. Өмнөх видео бичлэгээр та бүхэндээ дэлхийн сонирхолтой нээлтүүдийн талаарх мэдээллийг хүргэсэн. Тэгэхээр тэндээс та биднэр нөхөн сэргийх мэс заслын тухай, замун дүрдэг цай, бугуун цаг гэх мэтчлэн олон төрлийн бүтээгдэхүүнүүд хэрхэн нээлттэй хийсэн бэ гэдгийг та бүхэн сонирхолтой мэдээллүүдийг авсан баха. За энэ удаагийн аудио бичлэгээр та бүхэндээ дэлхийн үнэт металл болох алттай холбоотой мэдээллүүдийг та бүхэндээ хүргэе. За дэлхий дээр бол ертөнцийн хайгуулчид бол маш олноор байдаг. Алт, алмаз гэх те юу л үгүй. Одоо үнэт зүйлд орох ховор тэр төрлийг хайдаг хүмүүс маш олноороо байдаг. Тэгвэл 2014 оны 6 сарын 13 тухай эрхүү Орос улбаны улсын эрхүү мужаас одоо хүмүүсийн тухайн үед одоо шууганд дэдсэн шулмсын чих гээд ийм шижир алт олсон байдаг. Тодорхойлох юм бол 6664 ийм грамм жинтэй байсан гэдэг тухайн үед. Энэ алт бол тухайн үед маш их одоо шууган тарьсан байдаг тий. Эхлээд бол тухайн алтыг тий тухайн эрэл чаагуулч маань одоо таниагүй гэдэг. Одоо чулуу гэж хаян тий. Яг хог хаягдал руу хаягч явах явцад нэгэн одоо ажилчин тухайн үе одоо алтыг олоод шинжлүүлснээр одоо маш их хэмжээний цэвэр алт байна гэдгийг тухайн үед бол ингээд тогтоосон байдаг. Тэгэхээр тухайн үед бол тухайн алтыг бол танихгүйгээр ингээд хог гэмэн хаягчээсэн байж тээ. Тэгэхээр энэ алт бол Орос улбаны улсын эрхүү мужаас ингээд 2014 онд олдож исэн 6664 грамм жинтэй юм алт байсан юм байна. Мөн Их Британий иргэн Эрдэнэсийн хайгуулч гэдэг Шотландын нэгэн голоос бол 22 каратын шижир алт олсон байдаг. 104,000 $. Энэ бол тухайн үед үнэлэгдэж исэн ийм алт бол олж исэн юм байна. Тэгэхээр тухайн алдыг хэрхэн яаж олсон бэ гэдэг үйл явцыг та бүхэндээ ярьж өгье л дээ. Эрдэнэсийн агуулч маань бол гол руу ингээд бүрэн хувцас тоног хэрэглэдэгээр бол ингээд алт бол хайж эхэлсэн. Энэ үед бол хамгийн ихэнд 89 грамм жинтэй нэг алтны хэсгийг нь олоод цааш үргэлжлүүлээ хайх явцтай 31.7 грамм жинтэй үлдсэн хэсгийг нь ингээд олсон юм байна. Тэр бол эхэндээ бол алтыг зүгээр л аваад савандаа ийцэн тий. Одоо хэрэг хэмжээний одоо доллараар үнэлэгдэх хэр том хэмжээтэй вэ гэдгийг ерөөсөө тухайн үед бол ингээ анзаарч харалгүй өнгөрсөн байдаг. Ингээд тухайн үед те 2 хоногийн дараа 2 хэсгийг ингээд нийлүүлэхэд өмнө нь бол цул нэг алт болж таарсан байдаг. Цул нэг алт байж байгаад 2 хуваагдсан гэсэн үг шүү дээ. Тэгээ дундаа бол нүхтэй өвөрмөц хэлбэртэй тус алт бол чулуулгаас үүссэн байх магадлалтай. Эсвэл зүгээр л гол руу унсан байх магадлалтай хэмээн бол палмер бол таамагласан байдгийн байна. За тэр алт нь яг дундаа 2 том хэсгээс бүрдсэн хэлбэртэй нүхтэй одоо энийг бол те нагет гэж бол нэрлсэн байдаг. Ямар ч холцгүй 22 каратын шижир алт бол энэ бол хосгүй үнэт олдвраа хэм Английн алтны одоо олдврын талаар судалгаа хийж бүтээл төрөвдөг зохиолч Lee Lamper бол энэ үед бол онцлсан байт юм байна. Тэгэхээр Британд те энэ Шотландын нэгэн голоос бол ийм одоо нийлүүлээд бодоход биш үү 122.4,000 $-аар үнэлэгдэх ийм хэмжээний бол алтыг олж исэн түүхтэй юм байна. За мөн дараагийн үед бол Кайн Бразил улсаас 52 кг юм бол алт олж исэн юм байна. Асар их том хэмжээтэй цул алт бол тийм ч түгээмэл биш байдгийг та бүхэн мэдэж байгаа тийм. Монгол улсаас бол одоо юм үүрмэг хэлбэрээр олддог. Одоо нэг эрхэн урууны хэмжээтэй олдлоо гэхээр тэрлэг бухал гээл тийм маш том хэмжээтэй алт олчлоо гэл юм шууган дэгдээдэг бол энэ ч 52 кг алт олцсон байна л да. Бразил улсад. Тэгэхээр 100 г жинтэй сорь зүртэл өдрийн од шиг байдаг тийм. Та бүхэн мэдэж байгаа. Тэгэхээр энэ цаг үеийн хамгийн том алт бол 1983 онд Бразилийн Парамужаас олборлагч Хулио Дюс одоо олсон гэж үздэм байна. Энэ алт нь бол одоо 52 кг жинтэй. Цул хэсэг нь тэ ингээд 52 кг. Одоо Кайны алтыг газрын гүнээс дээш татах үед бол хэсгээр нь одоо имтэлж ингэж гаргасан байна. Учир нь гэхээр 52 кг алтыг одоо дээшээ өргөнө гэдэг чинь бол маш их тэ техник бол 1983 онд ингээд шаардахаар байсан байна л да. Тийм учраас ингээд жижиглээд ингээд гаргаж байсан юм байна. Тэгэхээр энэхүү одоо 52 кг алтыг бол Бразил дахь мөнгөний музейн танхимын дээрээс бол үзэх боломжтой байдаг юм байна л да. Одоо манайхан одоо цул алт үнэт эрдэнэ юу л үү энийг одоо Монгол банкнд ингээ үзмэрийн танхимд байдаг шүү дээ. Яг л энэ шиг юм байна. Тэгэхээр дараагийн алт бол 1980 онд бол Австралиас олдсон нэтгэлийн гар гэдэг ийм нэртэй 28 кг жинтэй алт юм байна. Кенгаур хотын ойролцоо бол Австралийн иргэн Кевин одоо энэ алтыг бол олж исэн ийм түүхтэй юм байна.
Тэгэхээр итгэлийн гар гэдэг энд нэр өгсөн юм байна л да. Энэ нь бол металл илрүүлэгчээр олцсон хамгийн том цул алт болж байсан энэ үед. Тухайн үед бол 47 см-ийн өндөртөө 20 см уртаа 9 см-ийн өргөн ийм алт байсан юм. За тэгвэл дараачийн алт нь Америк нэгдсэн улсаас бол олдож исэн эрдний титэм гээд 16 кг орчим жинтэй энэ алт бол Калифорни мужээс кварц чулуулаг дотроос олдсон бөгөөд бараг л бүх кварцыг ботоорт хүчлээр арилгаж 16.4 г жинтэй алтыг од гаргаж авч ийсэн гэдэг ийм түүхтэй юм байна. За тэгвэл дараагийн нь бол Том гурвалжин гэдэг нэртэй Орос улбооны улсаас 1842 онд олдож исэн 33 кг жинтэй ийм алт байна. Тэгэхээр олдвор нь одоо гурвалжинд хэлбэртэй байсан учраас ийм том гурвалжин гэдэг нэртэй болсон юм байна л да. Тэгээд нийт жин нь бол 36.2 кг жинтэй. За цул хэсэг нь бол 32.94 кг ийм жинтэй алт. 1842 онд Орос улбооны улсаас олдож исэн ийм түүхтэй юм байна. За тэгвэл дараагийн хамгийн том алт бол 25.5 кг жинтэй Нормандын олдвор гэдэг нэртэй энэ алт бол Австрали улсаас ингээд олдож исэн байна. 1995 онд бол Австралийн Калгари хотын хамгийн том алт олборлох төвүүдийн нэгээс нь энэ алт олдож исэн юм байна л да. Их сурвалжуудын одоо мэдээж байгаагаар бол янз бүрийн их сурвалжийн мэдээллээр бол агуулмж нь бол тодорхойгүй гэж үздэг юм байна л да. Тэгэхээр энэхүү олдвор нь өнөөдөр Перт хотын музейд бол хадгалагддаг ийм төвхтэй юм байна. За тэгэхээр та бүхэндээ бас сонирхолтой мэдээллүүдийг хүргэсэн баг гэдэгт итгэлтэй байна. Өнөөдөр дэлхий дээр бол алтны үн өсөж байгаа. Монголд бол алтны үн ч гэсэн одоо ийм өсөж байгаа. Тэгэхээр хамгийн том алт бол энэ Бразилаас олдож байсан юм байлээ шүү гэдгийг та бүхэндээ хэллээ. Тодорхой хэмжээнд бас мэдээлэлтэй болоо 1983 онд 52 кг-ийн алтыг Бразилийн нутаг дэвсгэрээс олж ирсэн юм байна. Ингээд та бүхэндээ энэхүү мэдээлэл маань сонирхолтой байсан болов уу гэж итгэж байна. Ингээд subscribe дарж биднийг дэмжээрэй. Мөн цаашаа share хийж түгээгээрээ бусад найзуудтай энэхүү мэдээллийг хуваалцаарай гэдгийг хэлмээр байна. Ингээд дараагийн бичлэгээр уулзлаа, баяртай.